Ханс Зайдлын сан түүний эрх зүйн боловсрол академиас эрхлэн явуулж буй видео сургалт хөтөлбөр. Энэхүү хөтөлбөр нь 2019 оноос эхлэн нийтийн хувийн болон эрүүгийн эрх зүйн чиглэлд хэрэгжих болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20-16 дугаар зүйл олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмтэргийн зүйлчлэлийн асуудал. Эрх зүйн зохицуулалт зүйлчлэлийн асуудал. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмтэргийн бүрэлдэхүүний шинж зүйлчлэлийн асуудал. Гадаадын зарим орны эрүүгийн хуульд олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмтэргийг хуульчилсан байдал. Шүүхийн практик санал. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмтэргийн бүрэлдэхүүний шинж зүйлчлэлийн асуудал. Объектив шинж объект. Хуулиар хамгаалагдсан эрх ашиг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол. Харин үйлдэлийн хэлбэр төрлөөсөө хамааран давхар объекттай байж болно. Тухайлбал хүний амь нас, эрүүл мэнд, халдашгүй чөлөөтэй байх эрх, өмчлөх эрх, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа гэх мэт. Объектив тал. Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрглэсэн, эд хөрөнгө устгаж гэмтээсэн, эсвэл эдгээр үйлдэлд өдөөн түрхэрсэн, татан оруулсан, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгийн өмчлөх эрхийг зөрчсөн, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэлүүдээр илэрнэ. Субъектив шинж, субъектив тал. Гэмбуруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Танхаарах сэдэлтээр үйлдэгдэнэ. Энэхүү сэдэлт нь төрөхгүй дэх, догшин ширүүн ба хэрцгий, ичхүр сонжуургүй авирлах, хүрээлэн буй хүмүүсийн эсрэг өөрийгөө сөргүүлэн тавихыг эрмэлзэх, бусдын бие махбодын халдшгүй байдал, эрүүл мэндэд ирээ цээргүй халдах гэсэн сэдэлт юм. Субъект. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6-гийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 14 наснд хүрсэн хэрэг хариуцах чадвартай хинж байж болно. Хүндрүүлэх нөхцөл нь энэ гэмт хэргийг зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, галдан шатааж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амнаас хохирох нөхцөл байдалд хүргэж, бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж үйлдсэн бол тус хүлээлгэх хариуцлагыг хүндрүүлнэ. Зүйлчлэлийн асуудал. Хэргийн зүйлчлэлийг хийхэд юуны өмнө тухайн гэмт хэргийн халдагдсан эрх ашиг болох нийтийн хэв журам гэх ойлголтыг тодорхойлох шаардлагатай. Нийтийн хэв журам гэх ойлголтыг судлаачид дараах байдлаар тодорхойлжээ. Академич Наран Гэрэл нийтийн хэв журам гэх ойлголтыг нийгмийн хэв журам хэмээн тайлбарлажээ. Судлаач Золбоо нийтийн хэв журам гэж олон нийтээр хүлээн зөвшөөрсөн нийтийн хэв журам. Доктор Ган Тулга, доктор Энх Болд нар олон нийтийн амгалан тайван байдал, хүний халдшгүй чөлөөтэй байх эрх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж буйг нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын болон аж төрөх ёсны хэм хэмжээг ойлгоно гэжээ. Дурдсан тодорхойлолтуудаас харахад нийтийн хэв журам гэх ойлголт нь олон нийтийн буюу иргэдийн амгалан тайван байдал, халдшгүй чөлөөтэй байх эрх, үүнд хүний амь нас, эрүүл мэнд, өмчлөх эрх хамаарах юм. Аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, үүнд байгууллагын болон ажилтнуудын хууль ёсны эрх ашиг, сонирхол, өмч хөрөнгө, нийтийн эзэмшлийн зам харилцаа, цахилгаан, дулааны холбооны эд зүйлс хамаарна. Хүрээлэн буй орчин, нийтийн эзэмшлийн зам харилцаа, цахилгаан, дулааны холбооны эд зүйлсийн бүрэн бүтэн байдал. Дээрх ойлголтуудыг багтаасан, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ гэж тодорхойлж болох юм. Нийтийн хэв журам буюу нийгмийн хэв журам гэсэн ухагтхууны хооронд зарчмын шинжтэй ялгаа заг байхгүй бөгөөд нийгмийн хэв журам гэх ойлголтыг Монгол Улсын үндсэн хуулийн 19-р зүйлийн 3-т хуульчилсан бөгөөд нийгмийн хэв журам нь нийтийн газар дах аюулгүй байдлын нөхцөл бөгөөд тодорхой бус тооны олон хүмүүсийн амгалан тайван байдлыг хангуулахад чиглэгдэнэ. Нийгмийн хэв журам нь иргэний амьдрал ба үйл ажиллагаа, нийгэм ба төрийн институтыг ажилуулах хэвийн нөхцөлийг хангахад нийтийн харилцааны хүрээнд хүн бүрийн нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн зан үйлийн суурь болсон ёс суртахуун, эрх зүйн болон нийгмийн хэм хэмжээ, аж төрөх ёс, заншил, уламжлалт тулгуурласан нийгмийн харилцааны тогтолцоо юм. Дүгнэж үзвэл уг гэмтэргийн объектив шинж нь үндсэндээ 2002 оны эрүүгийн хуулийн танхаарах, нийтийн эмх замбраагүй байдал бий болгох гэмт хэрэгүүдийг агуулгаар нэгтгэсэн. Гэхдээ танхаарах гэмт хэргийн шинж агуулгадж, ил ойлголтоор шүүхийн практикт хэрэглэх хандлага ажиглагдаж байна. Уг гэмт хэргийн объектив заавал байх шинж нь
нийтийн хэв журамд халдахта бүлгэлсэн байх явдал юм. Бүлэглэн гүйцэтгэх гэж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3-ын 7 дугаар зүйлийн нэгдэх хэсэг зааснаар 2 болон түүнээс олон хүн санаатаа нэгдэж үйлдсэнийг ойлгоно. Тэгэхээр нэг хүн нийтийн хэв журам зөрчсөн нь уг гэмтэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй гэсэн үг. Нэг хүн дангаар танхаарах сэдэлтээр нийтийн хэв журамд халдсан тохиолдолд тухайлбал хүний амьнаас хохироосон бол эрүүгийн хуулийн тусгай ангийн 10-ын 1-р зүйлээр хүний эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан бол эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р бүлгийн тохирох хэсгээр хувь хүн аж ахуй нэгж байгууллагын өмч хөрөнгийг устгаж гэмтээсэн бол эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-гийн 8-р зүйлээр уг үйлдэлийг таслан зогсоох гэсэн хууль сахиулагчийг эсэргүүцсэн бол эрүүгийн хуулийн тусгай ангийн 23-ийн 1-р зүйлээр гэх мэтээр хэргийн зүйлсэл хийгдэнэ. Үйлдэлийн арга сэдэлтээр дурдсан гэмт хэрэгүүд өөр хоорондоо ялгагдах хатвал хувийн сэдэлтэй гэмт хэргийг танхаарах сэдэлтээр үлдэгдсэн гэмт хэрэгтэй адилтхан зүйчлэх нь хуулийн үндэслэлтэй зүйчлэл болох хэсгэд эргэлзээ төрүүлж байна. Гадаадын орнуудад танхаарах гэх бие даасан гэмт хэрэг байдаггүй. Нийгэмд харш үзэгдэл буюу вандализмын шинжтэй гэмт үйлдэлийг бие даасан гэмт хэрэг байхаар хуульчилсан бөгөөд эдгээрд бүлэглэж буюу олноор хүч хэрэглэж гэх ойлголтоор объектив шинжийн үйлдэл нь тодорхойлогдсон байдаг. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг танхаарах зөрчлөөс ялгах нь доктор Жансан гэмт хэрэг эрх зүйн зөрчлийг объект, нийгмийн хор аюулын шинж, хэр хэмжээ, хууль зөрчсөн байдал зэрэг 3 шалгуураар хооронд нь ангилах зүйтэй гэснийг үндэслэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг жижигээр танхаарах буюу зөрчлийн тухай хуулийн 5-ын 2-р зүйл заасан танхаарах зөрчлөөс бүлэглэн гүйцэтгэх хэлбэрээр ялгана. Нийгмийн хор аюулаар харьцангуй бага танхаарах зөрчил нь нийгмийн хэв журмыг зөрчигтөө эргэдэд хүч хэрэглэн халдаж бие махбодд нь гэмтэл учруулах, байгууллага, аж ахуй нэгжийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах, эд хөрөнгө эвдэж устгах зэрэг хор уршигт хүргэдэггүй. Танхаарах зөрчил нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулж байдаг. Гадаадын зарим орны эрүүгийн хуульд олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг хуульчилсан байдал. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан үйлдэлтэй холбоотойгоор зарим орны эрүүгийн хуульд эрүүжүүлсэн байх бөгөөд энэ нь манай улсын дээрх зохицуулалтаас агуулгын хувьд ялгаатай байдаг. Тухайлбал Японы улсын эрүүгийн хуулийн 8-р бүлэг олон нийтийн амгалан тайван байдлын эсрэг гэмт хэрэг олноороо цугларч хүч хэрэглэж бусдыг дарамтлсан этгээдэд олон нийтийн амгалан тайван байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж дараах байдлаар эрүүгийн хариуцлага оногдуулна. Өмнөнийг толгойлогчид 1 жилээс 10 жил хүртэл албадан хөдөлмөр эрхлүүлж, хорхол эсвэл гянданд хорхол оногдуулна. Бусдад даалгавар өгч эсвэл бусдыг удирдах тусалсан хүнд 6 сараас 7 жил хүртэл албадан хөдөлмөр эрхлүүлж, хорих эсвэл гянданд хорхол оногдуулна. Бусдыг дагалдаж, тус үйлдэл хийсэн этгээдэд 50,000 йен хүртэлх торгуул оногдуулна. Энд байгаа албадан хөдөлмөр эрхлүүлэн хорих гэдэг нь тус-тусдаа биш нэгдсэн нэг ялын төрөл бөгөөд манай улсын гянданд хорих гэдгийг агуулгатай дүүхээр байна. Гэхдээ уг хоёр ял нь Японы улсын эрүүгийн хууль дахь тус-тусдаа бие даасан ялын төрөл байдаг. Японы улсын хөнгөн гэмтэргийн тухай хууль. 1-р зүйл дордурдсан үйлдэл хийсэн этгээдийг түр саатуулах, торгуул оногдуулах зэрэг арга хэмжээг авна. 14 дахь хэсэг төрийн албан хаагчийн сануулгыг үл тоож, чанга дуу гаргаж, хөгжмийн зэмсэг, радио зэргийн дуг, ердийн байдлаас чангаар гаргаж, амар амгалан байдалд саад учруулж, зэрэгэлдээ хүмүүстэй саад учруулсан этгээд. Солонгос улсын эрүүгийн хуулийн 5 дугаар бүлэг нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 115 дугаар зүйл олон хүмүүс цугларсан газарт хүч хэрэглэх, сүрдүүлэх эсвэл эд хөрөнгийг гэмтэх, устгах үйлдэл хийсэн хүнийг 1 жилээс дээш 10 жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл 15 сая хүртэлх хэмжээний воноор торгоно. 116 дугаар зүйл хүч хэрэглэх, сүрдүүлэх, эд хөрөнгийг гэмтэх, устгах зорилгоор цугласан олон хүмүүсийг таслан зогсоох эрхтэй төрийн албан хаагчаас 3-аас дээш удаа тарах тушаал авсан ч тушаалыг биелүүлээгүй бол 2 жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл 3 сая хүртэлх воноор торгоно. 117 дугаар зүйл дайн, байгалийн гамшигт үзэгдэл болон өмнө самууны үед олон нийтийн байгууллагатай байгуулсан хоол хүнс зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээний үүргээ үндэслэгүйгээр биелүүлээгүй хүнийг 3 жил хүртэлх хугацаагаар хорих, эсвэл 5 сая хүртэлх воноор торгоно. Дээрх зүйлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд саад болсон хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба ял нь нэгэн адил хамаарна. Энэ зүйлийн 2 дахь хэсэг заасан тохиолдолд тогтсон торгуулийн ялтай өөр ялыг нэгтгэж болно. Холбооны бүгд найрамдах Герман улсын эрүүгийн хуулийн
126 дугаар зүйлд олон нийтийн амгалан тайван байдал заналхийлах үйлдэлийг хуульчилсан байх бөгөөд энэ нь дээрх хоёр улсын адил тодорхой тохиолдол буюу эрүүгийн хууль заасан тодорхой төрлийн гэмт хэргийг үлдэхдээ олон нийтийн аюулгүй байдал заналхийлсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Түүнчлэн мөн хуулийн 304 дугаар зүйлд олон нийтийн объектэд хохирол учруулах гэмт хэргийг хуульчилсан нь вандализмын шинжтэй гэмт үйлдэлүүд байна. Дээрх 3 улсын хувьд нийгэмд харш үзэгдэл буюу олуула хүч хэрэглэсэн шинжтэй өөрөөр хэлбэл вандализмын шинжтэй үйлдэлийг хуульчилжээ. Шүүхийн практик кейс 1 Сонгон хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 742 дугаартай шийдэх тогтоолд нийтийн хэв журам зөрчих гэдэг нь хүмүүсийн харилцааны цогц буюу нийтийн амгалан тайван байдал болон хувь хүний эрх, эрхчлөөнд халдсан ирээзээргүй балмад үйлдэлийг хийх бөгөөд олон нийтийн газар нь зөвхөн үзүүр үйлчилгээний газраар хязгаарлагдахгүй. Өөрөөр хэлбэл автозам, гудамж талбай, дэлгүүр хоршоо болон тэдгээрд хамаарах орчны орон зайг олон нийтийн газарт мөн адил хамруулна хэмээн тайлбарлан хэрэгэлсэн байдаг. Кейс 2 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 263 дугаартай шийдэх тогтоол. Шүүгдэгч П нар нь бүлэглэж 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо дугаар гудамжны тоод хашаанд ууг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулан бусдыг элтэд үйл хүндэтгэн хүч хэрэглэж догшин авирлаж танхаарсан гэмт хэрэгт олон нийт гэдэгт тухайн үед тэр хашаанд байсан хохирогчийн эхнэрийг хамааруулан ойлгохоор тайлбарласан байдаг. Кейс 3 Сонгон хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэргийг урьдчилан хэлэлцүүлгээс прокурорт буцаасан шүүгчийн захирамж. Болсон хэрэг явдал Өн Б болон Т нартаа 2017 оны 6 дугаар сарын 7-ны шөнө Сонгон хайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг X нэртэй каракэд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эргэн ог шатны уруу тэрэн унгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмтэрэгт холбогджээ. Прокурор тус хэргийн холбогдогчд нарт холбогдуулан ог шатны уруу тэрэн унгасан өөд эрүүгийн хуулийн тусгай ангийн 20-ын 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-ын 4-р зааснаар Б болон Т нарт мөн хуулийн тусгай ангийн 20-ын 16 дугаар зүйлийн 1 дахь хэсэг зааснаар тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг хариалах шүүхэд шилжүүлжээ. Харин анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 20-ын 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-ын 4-т хүний эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амнаас хохирох нөхцөл байдал хүргэж үйлдсэн гэх тус гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан шууд чиглэсэн үйлдэл хоёрыг ялган зааглах асуудал үүссэн гэж үзсэн байна. Ингэхдээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж үйлдсэн эсвэл амнаас хохирох нөхцөл байдалд хүргэж үйлдсэн гэдгийг ялган зааглах шалгуур байх ёстой бөгөөд энэ нь хохирогч этгээдэд учирсан гэмтлийн ам бид аюултай шинж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай авсан, эмчлэгдсэн байдал зэргээс хамаарж дүгнэгдэх ёстой асуудал хэмээн тайлбарлсан байдаг. Өөрөөр хэлбэл нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн болон нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчихдөө хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж үйлдсэн гэх тусдаа ялгамжтай ойлголтуудыг ялган зааглах шаардлагатай гэжээ. Эрүүгийн хуулийн 20-ын 16 дугаар зүйлийн 1 дахь хэсэг нь тус гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүн, харин 2 дахь хэсэгт буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнд энэ гэмт хэргийг эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амнаас хохирох нөхцөл байдалд хүргэж үйлдсэн гэж заасан бөгөөд тухайн тохиолдолд гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнийг хангасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн үйлдэлүүд тэдгээрийн нийт үр дагавар нь тухайн нөхцөл байдалд хүргэсэн буюу бүлгэлсэн үйлдэлүүдийн нийлмэл, нэгдмэл, нэг ба хэд хэдэн удаагийн шинж байдал давхар тогтоогдсон байхыг шаардахаар байх тул нотолбол зохих нэг зүйл бүрийг нэг мөр шалгах ёстой гэх тайлбар нь үндсэлтэй болсон байна. Улмаар хэргийг прокурор дахин хянаж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийн яллагдагч өөд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-ийн 1-р зүйлийн 1 дахь хэсэг мөн хуулийн тусгай ангийн 20-ын 16 дугаар зүйлийн 1 дахь хэсэг зааснаар Ч болон Т нарт эрүүгийн хуулийн тусгай ангийн 20-ын 16 дугаар зүйлийн 1 дахь хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг дахин анхан шатны шүүгт шилжүүлсэн бөгөөд анхан болон давзаалдах шатны шүүх, хяналтын шатны шүүх нь тус хэргийн зөвчлөлийг зөвтгөж гэмбуруутай тооцсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндслээ хэмээн дүгнсэн байдаг. Санал тухайн гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний объектив болон субъектив шинжийг олон улсын жишг хандлагад нийцүүлэн өөрчлөх, хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд
танхаарах зэдэлтээр гэж нэмж хуульчлах, бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хасаж, уг тохиолдолд холбогдох хэрэгүүтээ нийлбэл гэмт хэрэгээр зүйчлэх. Тухайн тохиолдолд ямар нэг зөрчил хийдэлтэй асуудал үүсэхгүй ба тийхүү нийлбэл гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулах нь эрүүгийн хуулийн зорилгод илүүтэй нийцнэ. Хяналтын асуулт. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг нь танхаарах зөрчлөөс ямар шинжээр ялгагддаг вэ? Нийтийн хэв журам болон нийтийн хэв журмыг адилтхан үзэх боломжтой юу? Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн бүрэлдэхүүний онцлог шинж юу байдаг вэ? Бүлэглэн гүйцэтгэх гэдэгт юуг хамааруулан ойлгох вэ? Олон нийтийн амгалан тайван байдлыг олон нийтийн аюулгүй байдал гэх ойлголттой адилтхан үзэж болох уу?